Өмөртийн соёл бол Думддын соёлын чухал нэг өрөлдөөн. Тэр нь өвөр Монгол орны үндсэннүүдийн ард түмний Думддын үндэстний том гэр бүлдэх явуулцаа, солилцоо, уусалцал, сайхан бараалж харилцан хавсралцах, сэтгэл зүрхээ холбох, их усаа хамтаар бүтээн байгуулах, хил хязгаараа хамтаар сайхан хамгаалах, сайн сайхан амьдралыг хамтаар чогчлохоор гол уулга болгосон хувьсгалын соёл ба тал нутгийн соёл, тариалах соёл, хатан голын соёл, урт цагаан хэрмийн соёл зэргийг уусалцуулан нэг цогч болгосон газар орны соёл болох юм. Түүний дундаас тал нутгийн соёл нь умартын соёлын гол болох онцлогтой соёл юм а. Тэр нь тал нутгийн ард түмний байгаалыг дээдлэх, нээлтийг эрхэмлэх, итгэл журмыг сайххыг санаачлан, оргилом халуун эрлэхийг баатарлах, эрс батд зан чанараар ам ахуй орчинтойгоо жогчилдог онцлогийг харуулж байна. Манай уран зурагчдын сэтгэл бол үжигдхэн сайхан тал нутаг байх харуулбал умраад хэрийн соёл иргэншлийн зан үйлч бас байдаг. Онцгойлон олон үндэстэн хамтаар умраад хэрийг бүтээн байгуулах энэ оюун санааны төрс байдал бидний сэтгэлд байдаг. Тосон зургийн хамгийн их онцлог бол өнгөөр үзмж авах төрсөд байна. Их байгалийн үзэсгэлэнт өнгө үзмжийг тосон зургаар илтгэхэд бол маш сайхан. Өнөөдрийн дунд улсын уран зургийн тасралтгүй амьдрал үнсгэрч, бас байгаль үнсгэрч, ард олонтын нэн илүүд ойлгож байна.